Сайн бацхан өрхөм үзэгчтэй Ice Global телевизийн нээлттэй ярилцлагын ээлжид дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Мөнх Баяр ажиллаж байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор аялагч 100 даруй маань хүрэлцэн ирсэн байна. За танд зав гаргасанд та манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч цаг гаргасанд маш их баярлалаа. Манай үзэгчд бас айгүй сайн мэдж байгаа. За бид нар бас телевизийнхаа мэдээлэл за тэгээ сошиал платформуд байгаа олон мэдээллийг хөрөх боломжтой газруудаар таны аяллыг чинь ер нь бол бас дэлгэрүү бас монголчууд танилцуулсан байгаа. Тэгэхээр үзэгчд яг таны амнаас чинь ингээд бодит яг энэ аяллыг бас сонсох айгүй сонирхолтой байгаа гэж бодож байна. Тэгэхээр юуны мөн танд энэ өдрийн мэндийг хүргэе. За машинтаа аялахаар ямар байдیں۔ За таны баг бүрэлдэхүүн ямар хэдэн хүн байсан. За тэгээд хэдэн хоног яг хаашаа явсан бэлээ тэрийг хаа. За тэгээд юуны юм бас нэвтрүүлэгтээ орж оролцуулж байгаад маш их баярлалаа. Тэгээд биднээс хувьд яг нөгөө эхний ээлжинд бол нэг юм нөгөө сошиал платформоор голцоо өөрсдийнхөө мэдээллийг хүргэдэг гэсэн бол энэ одоо манай Ice-ийнхэн маань бидний аяллыг бас олон нийтэд түгээх тал дээр бас хамт ярьсанд маш их баярлалаа. За яг бидэд хувьд бол яг нөгөө 23 онд нэг юм эхний ээлж нэг юм Европын аялал гэдэг зүйлийг төлөвлөж яваад за тэгээд тэрэн дээрээ бол яг энэ нэг Оросын бүс нутгаар бол биднээс өөрсдөө бас яг нэг төдийлөн нэг юм гоё цаг хугацааг зарцуулж чадаагүй яг нөгөө дайрын өнгөрөх маягаараа явчихсан нэлээм одоо шуурхай маягтай гэсэн үг. Тэгээд одоо бол яг бидэд бол илүү нэг яг Оросын бүс нутаг дээр илүү нэг жоохон яг ингээд зорж нэг аялж үзье тухайн орчин нөхцөл соёл за тэгээд хоолонд тэ одоо бүхэл нэг аялагч хүний нэг юм сонирхож үзэх боломжтой бүхэл зүйлийг үзье гэж бодоод яг өвлийн одоо энэ удаагийн нэг аяллыг сая зохион байгууллаа. Оросын бүс нутаг дээр нийтдээ 22 хоног аялаад за тэгээ ер нь бас нөгөө нэг юм аялагч хүний нэг юм үзүүл зохих гэдэг те тэр одоо нэг юм одоо туйлын туяа гэдэг юмыг үзэж болох юм байна. За тэгээ ер нь нэг энэнийг бас одоо юу гэдэг мэдээлэл олгоод гой хүмүүстэй нэг влог болгоод хүмүүс бас нэг энийг гой зорж үзээрэй гэдэг үднээс энэ одоо аялах ямар ч гэсэн хийсэн. Тэгээд энэ одоо аялал манайх амжилттай болоо сая хүрэлцэн ирлээ. Нийтдээ бол яг бидэд нэг 20,000 орчим километрийг дөрөвний баг бүрэлдэхүүнтэйгээр одоо нэг автомашин таагаар за ингээд аялал ямар ч ирлээ дээ. За тэгээд мэдээж одоо Орос руу явахдаа хамгийн одоо нэг эцсийн газар нь бол Мурманск хот байсан тий. Мурманск хот за тэгээд төлөнтэй яг үзэх нь зорьсон байгаа. Гэхдээ тийшээ явтал бас Орос бол маш том орон штэ тий. Тэгээд тийшээ явхад бас нэлээд бэрхшээлтэй хийсэн байж магадгүй. За тэгээд одоо ингээд миний мэдээлэлээр ингээд бид нар бас ингээд үзэгчд харуулж байсан. За та хэд шууд Москва, Улаануд, Ирхүү, Новосибирск, Челябинск, Казань хотууд руу ингээд явсан байна. За тэгээд мэдээж Москва, тэгээд Санкт-Петербург орсон байна. За тэгээд танд энэ хотуудын онцлогууд нь яг ямар хөө байсан бэ? Хоол одоо бас аялагчийн бас гол юмуд нь бас замдаа үзэх одоо тэр тухайн орны тухайн хотын соёл хоолны соёл нь бас сонирхолтой байдаг бах тий. Тэгэхээр танд ер нь бол аль хотод илүү гоё галтгон таалагдсан бэ? Ер нь яг биднээс хувьд бол одоо яг нөгөө автомашинд аялж байгаашаас ер нь нөгөө машинд аялал хоолундаа хийх за хээр нэг хоолоо хийгээд идчих за байрлсан байрандаа хоол хүнс хэрэглэгч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ихэд явж ирлээ. Тэгээд яг ер нь нөгөө яг хүмүүст мэдээл болох үднэс те таны асуултаа жоох хайлаад гэх юм уу. Ер нь зүгээр нөгөө хүмүүс болохоор ингээд хил даваал нэг юм хоолны соёл нь хэцүү эсвэл ойлгохгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр ер нь бол одоо монголчуудын хувьд бол одоо илүү хоолны соёл нь хамгийн ойрхон орон гэх юм бол энэ Оросыг бол нэрлж болох бах. Тэгээ илүү одоо яг нөгөө хоол хүнсний хувьд одоо хагт талуу ногоогүй ч гэдэг юм уу те биднээс өргөн хэрэглээнд бас нэг хүнсний хэрэглээс сурцсан учраас очоод нөгөө хоол ундын хэрэглээд явах ресторан зоогийн газраар нөөцлүүлээд явхад ч гэдэг юмсвал замын нэг одоо хоолны газар ороход бол нэг тийм одоо төв багтай биднээс одоо нийтийг хэрэглэдэг одоо юу гэдэг хоолнууд бол тэнд маш их байдаг. За дэлгүүр ороод ингээд бол биднээс бол тийм энэ одоо юу юм болоо гэж мэдгүй хүнс баг дэлгүүрт нь байхгүй шахуу байдаг ч гэдэг юм уу. Тэр байдлууд бол биднээс айгүй их амар байлаа. Ер нь бол яг нөгөө ингээд одоо олон газруудаар явхаар ер нь нөгөө юм хоолн дээр жоох стресстэй магадлал те. Эсвэл одоо ингээд яах вэ мэдэхгүй байх. Тэр бол ер нь Оросын хувьд бол ер нь харьцангуй бүр одоо ингээд баг байхгүй гэж хэлж болно доо биднээс хувьд нэг амар энийг хэрэглээд үзүү тийм байх болов энийг нэдвэл одоо би хаан тогтцохгүй болов ч юм уу тийм байдал ер нь бол байхгүй. За дээрэс нь яг нөгөө ер нь нөгөө хүмүүсийн хувьд бол одоо ингээд нэг юм
одоо яг одоо биднээс өвлийн аял гэдэг ааш тий. За дээрэс нь одоо туйлын тэгэхэр хүмүүс бол яг янз бүрийн цаг үед гардаг гэж бас ойлгоод байна. Одоо биднээс бол яг өвлийн цаг буюу яг энэ одоо 9 сараас 3 сарын хугацаанд бол харьцангуй үзэгдэл. Тэгээ 12 1 сард бол бүр илүү доктортойгоор үзэгдэл учраас дээрэс нь ингээл нэг манай монголчууд ч юм бол нэг юм хил даваад одоо аялныхэд дандаа нэг юм 7 орны зорьдог бол биднээс үүдэл илүү өвөл нь яг ямар юм. Тэгээ одоо ер нь бол яг одоо нөгөө замын нөхцөл, хотуудын нөхцөл нь тэгээ ингээд явхад бол өмнөөс явж ирсэн учраас илүү их юм гоё тааламжтай байлаа. Тэгээ одоо яг нөгөө влогороо ч гэсэн нэг нэг юм цаг агаарыг одоо хүмүүс чинь нэг юм дандаа л нэг юм хүүтэн цагуур тавих гэдэг юм гэж байна шүү дээ. Тэгэхээр яг одоо биднээс хамгийн ойрын мэдэх улаауд ирхүү ч юм уу гоё хүүтэн цагууртай, хөвсийсэн сайхан застай тий. Тэгэл цаашаа явангууд ирэхэд ингээл арай гоё цагуурн зөвлөрдөг ч юм уу тий. Тэгээд дулаараа л ирлэгтэй илүү чиглэг болдог. За тэгэл ер нь цаашаа хотууд бол бүр ер нь их гоё тааламжтай. Яг энтэй бис адилхан бодож байна. Мэдээж хоолны соёл бол Оростой бол манай хамгийн ойрхон багч болж. Яг бол бид нар Аз орн руу аялахаар за Хятад ч юм уу, Солонгос, за Вьетнам байхад тий. Тэр яг нөгөө мэдгүй хоолндоо идээд бас бид нар тохирохгүй гэж бас зөндөө асуудал байдаг. Ялангуяа автомашинаар аялж байгаа болохоор бид нар бас нөгөө эрүүл мэндээ бас сайн сахгүй бол замдаа гиз өвдөд нэг хордоо авах юм бол аюултай болох тий. Тэгэхээр ялчгүй Орос руу машинтай аялах бол бас хамгийн тохиромжтой нэг орнуудын одоо орно гэж бас тэгж бодож байна. Тэгэхээр одоо таны хөрвжсэн влогоор бол хүмүүст зөндөө Москва руу машинтай явах боломжтой юм байна гэж бас толгоонд суулгасан багч байна. Би бол оюутан багтаа би өөрөө Орос сурдаг байсан. Тэгээд Москва руу машинтай явна гэх юм бол би зүгээр үлгэрээ ерөө тэрний онгоцсон юм уу эсвэл вагоноор явж байгаа юм тий. Машинаар явах нь бол бас мэдээж хоол зам болохоор хэцүү юм байна. Гэхдээ боломжгүй юм байхгүй ингээд машинаараа найзуудаараа ингээд аялах нь бол хамгийн бас жаргалтай баг. За тэгээд одоо ингээд ер нь бол Оросын та сонирхолтой хотуудаар орсон байна. За мэдээж та сая хэлсэн Улаауд, Ирхүү, Новосибирск гэх юм бол энэ ч бол одоо Сибирь болохоор за цаг агаар нь жоохон тийм хатуу хүүтэн тий. За тэгээд цаашаа за Челябинск бас хүүтэн байна. Казан руу таад орсон. Тэгэхээр Казан ч бас Татарстаны нийслэлд тий. Тэгэхээр бас жоохон Монголтой төстэй юм шиг гэсэн мэтлээ өөрийн гэсэн нэг өвөрмөц өнгө аястай тийм хот байх тий. Тэгэхээр Москва хот танд та өмнө Москваар очиж ирсэн үү? Тэгээд ер нь Москвад танд яг ямар байсан энэ удаад? Өмнө нь бол одоо бид нөгөө 23-нд аялахдаа бол яг Москва хотыг бол угаасаа тойроод өнгөрцөн. Яг одоо орч чадаагүй. Илүү нөгөө тойрхон илүү биднээс нөгөө замаа арай дөтлөх хордоо явах тийм баталтай байгаад ерөнхийдөө тойр явцсан. Ер нь яг одоо ингээд нөгөө таарсан хотууд гэдэг инхээр ер нь бол нэг юм аялагчны хувьд бол хот болгон өөрийн гэсэн нэг юм соёлтой, цагууртай, онцлогтой, том, арай жижигч гэдэг юм уу те. Тэгээ мэдээж нөгөө их түүхийн хэлтгэ гэдэг юм, их түүхийн улбаа учраас тэр хотуудын соёлууд нь биднээс бол үнэхээр л одоо юу гэдэг нь заавал нэг тэр нь том байгаад энэ жижиг бас хот болгон өөрсдөө түүхтэй байсан илүү сайхан байгаад байсан. Мэдээж Москва хотын хувьд бол үнэхээр одоо бас одоо юу гэдэг нэрээ түрүүний хэлдэг те олон мянган километр хавтаад руу шин талбай Оросын том газар нутаг байна. Тэндхийн хамгийн одоо том нийслэл Москва бол үнэхээр одоо бас үзүүштэй, сонирхууштай бас нэг юм. Тэгээ биднээс өөрсдийн зорилго нь ч гэсэн өөрөө юу гэдэг яг бүс нутаг болгоныхаа гоё хотуудыг үзье. Өвлийн бас яг шинэ жилийн гоё талбайнуудыг үзье. За дээрэс нь одоо яг 12 сарын 25-нд гарсан бидний аяллаа бол эхний том зорилго нь бол 12 сарын 31-нд он солигт хүмүүс улаан талбай байсан. Тэгээ тэр энтер бол биднээс үүдээ онохоор бас гоё мэдрэмж байсан. 2025 оны 12 сарын 31-нд Саадгүй сайхан явсаар Орос улсын нийслэл Москва хотын улаан талбай дээр амжилттай хүрэлцэн ирлээ. Өнөөдөр хүртэлх нийт аяллаа хоног хэд хоног вэ? 7 хоног. 7 хоногийн хугацаанд нийтдээ 6000 км-ийг туулаад 12 сарын 31-нд зэрэгцээд яг онон солигдох мөчөд улаан талбай дээр одоо манай хүлээж ин да. Ямар Саадгүй сайхан ирсэн дээ. Snowing autumn. Шинэ жилийн мэнд хүргэе. 12 сарын 31-нд бол за яг шинэ жилийн уран амьсгалд орцсон хотын тэр чигээр нэг үлгэрийн орон шилжих болсон тий. Тий. Тэгээд яг та улаан талбайгийн нөгөө Никольский гэж нэг годомж байгаа шүү дээ. Тин чи нэг юм гэрлэн чийдэн тий. Тэр нь бол яг амар гоё нэг тийм үлгэрт ороод ирсэн юм шиг. Тэгээд та яг тэрний бичлэгийг би харсан чинь ёо тийш явмаар ихэд санагдсан. Тэгэхээр өстой гоё л. Одоо биднээс хувьд бол яг нөгөө яг ингээд нэг юм
100 ч юм уу явахаар мэдээж угаасаа яг одоо нөгөө орой болох нь багасчдаг те гэрэл одоо чийдэн бэлээ оройх нь насдаг. За одоо ингээл өвлөхөр чинь илүү гэрлэн чимэглэл ихтэй. За шинэ жилийн уур амьсгал бол хүмүүс одоо чинь биднэртэй холбогдоод гэж байгаа. Ингээ биднээс бол ингээ Москвад ч юм уу одоо Челябинск те Екатеринбург ч юм уу хотуудад биднээс ингээ байсан. Гэхдээ ингээд яг очиж исэн мэдрэмж ингээ яг нөгөө тайдын шинэ жилтэй гэсэн чинь бүр ингээд үнэхээр ингээ гайхалтай харагдаж биш ямар гоё юм биднээс очсон гэрнээ яг энэ шинэ жилдээ тэгээ тэр гэрлэн чимэглэлтэй энэ үеийн бид нар үзээгүй штэ гэж ярангууд бас хүмүүсийг үздэггүй үед нь ингээд явж байгаа бас үнэхээр гоё юм байна л гэж бодсон. Тий. Гэтэ манайхаас одоо та блог дээр бас дамжуулсан баг. Яг 12 сард яг шинэ жилийн үеэр Москвад аялах бас жаахан хэцүү те. Хүн амны тоон бүр илүү ихсээд за тэгээд дотоодын жуулчд нь Москвороо бас нэмэгдээд улаан талбай руу ороход бүр очтой бас те. Улаан талбай руу ороход очтой. За тэгээд ер нь бол хөдөлгөөн метро за юунуудаар бол тэгэхээр хот дотроо та дүүстэй машинаар явж байсан уу? Өөрсдөө машинаар. Дандаа өөрсдөө машинаар. Тэгээд GPS ашиглаад явж байна уу? Ер нь л одоо яг бид чинь дандаа л ер нь GPS-тэй. Тэгээ яг Москва дотроо бидэд бол ерөнхийдөө Монголын консулын байртаа төхөөлж машинаа тавиад тэгээд өөрсдөөсөө халахаад тэр Арбатын гудамж за тэгэл улаан талбайраа тойрж байгаа л яг мэдээж бол одоо яг шинэ жилийн уур амьсгал орсон байсан. Дээрэс нь одоо Кремль дээр бол хамгаалт тусна ч гэдэг юм уу байсан. Гэхдээ биднээс үед бол одоо нөгөө бүх нөгөө одоо аль нь ч ямар байхаа зүйл хамаарад бүх зүйлийг яг тухайн моментондаа нөгөө яг үзээд сэтгэл хөдлөлөө гаргаад мэдрээ явж байгаа тэр мэдрэмж нь өөрөө бүр айгу гоё байсан учраас биднээс үед бол үнэхээр одоо тэгээ өмнө нь одоо юу гэдгийг нөгөө олон дахин үзээд байдаг ч юм уу тийм зүйл биш учраас яг тэгэл үнэхээр гоё байсан. За Москва хотоос тэгээд цаашаа Санкт-Петербург орсон гэж байна шүү дээ. Санкт-Петербург ч нь бол за мэдээж одоо хойд нийслэл гэж ярьдаг. Оросдоо тэгээд соёлын нийслэл гэж ярьдаг. За Санкт-Петербургийн одоо сэтгэлээс уулзаж. Ер нь яг одоо нэг түрүүний хэлсэн шиг ингээд нөгөө хот болгон үнэхээр гайхалтай. Тэгээд яг өмнө ч гэсэн биднээс яг одоо нөгөө аялахтаа бол яг Эрмитажийг үзнэ гэдээ үнэхээр үзэж чадаагүй. Яг биднээс одоо орой очисон чинь яг энэ тухайн Эрмитаж маань цаг нь болоо хаагаад тэгээд мэдээж тухайн талбай дээр нэлээд том тоглолтын арга хэмжээтэй байсан учраас хаацсан байсан үуч хамжаагүй. Тэгээд цаашаа бидэд өөрсдөө Финланд явах гэсэн учраас Эрмитаж хойш нь тавьчихсан. Тэгээд энэ удаа бол үнэхээр яг одоо хотуудаа аягүй сайн үзье. За үнэхээр одоо яг үзэж чадаагүй Эрмитаж бас нэлээд сайн тогтож үзье гэдэг байдлаар болсон. Тэгээд яг үнэхээр Эрмитаж бас үнэхээр яг би одоо бас өөрийнхөө нэг Facebook дээрээс тавьсан байгаа. Үзье гэсэн боловч яг үзсэн. Гэхдээ үнэхээр одоо бүр яг нөгөө нэг биднүүсийн төсөөлж ясан одоо юу гэдгийг тэр нэг юм одоо музей гэдэг ойлголт бол бүр хальцсан юм билээ. Тийм учраас үнэхээр тогтож үзнэ гэдэг тэр их нөгөө одоо юу гэдэг зөвхөн нэг одоо Орос орны биш бүр дэлхийн түүхийг тэндээс бас харна гэдэг бол үнэхээр бас цаг хугацаа бол астар их л орох юм бэл. Тийч чинь ер нь бол баг 3 сар явахад дуусахгүй гэж байна. Дуусахаар юм билээ. Тэгээ тэр одоо бүр яг түүхийн болгон тэр тайлбар болгоныг үзээ. Тэгээ тайлбарын ард талдах тэр улсын түүх гэдэг ингээ явуулзаа тэгээд ерөөсө дуусахгүй. Тэгин. Хэцүү юм билээ. За тэгээд мэдээч одоо аялагчны одоо замд нь асуудлууд гардаг. Яг ямар асуудал гардаг та үзэн шүү дээ. Тэр хуваалцаж ер нь бол өөрсдөө ингээ машинаар аялахаар юунд анхаарах хэрэгтэй вэ, тий? Ер нь л яг за мэдээж одоо яг автомашинтай аялж байгаа шээс автомашины бүрэн бүтэн байдал бол үнэхээр одоо номер 1 асуудал. За тэрийг бол биднээс өөрсдөө яг энд байхдаа одоо өөрсдийнхөө спонсор хамтран байгууллагуудаараа багсуулаад шийдээд явцсан байж байгаа. За мэдээж аялал дээр бол бас даатгал маш чухал. Тэрийг бас даатгалуудыг хийгдсэн байж байгаа. Ер нь бол яг зүгээр нөгөө мэдээж одоо тэгэл дараач асууданд бол багийн экаж яаж бүртгэс те мэдээж одоо ингээд бас найз нөхөд хоорондоо ойлголцол удаан хугацааны уур амьсгал те юм vibe нийлэх хэвээр те кэш мэтлэлийн юмуд бол агаас айгүй. Тэрийг бол агаас хүмүүс бол одоо ер нь хэлүүлтгэл мэдэх бах те. Нөгөө талдаа яг зүгээр одоо тэр деталь ажлуудыг одоо өөрсдөө Монголдо хийсний дараа бол дараач нь одоо таны хэлдгээр одоо Оростэйгүр яг ямар хөндөрлүүд гарах нь уу гэдээ одоо үзэх юм бол яг биднээс бол нэлээдгүй эрсдлүүд бол ер нь бол яг юм замд гарч магадгүй гэж бас нэгтэй ер нь харьцангуй гайгүй. Ер нь бол яг биднээс хувьд л нөгөө дулаан цагт яваал гадаа гоё нөгөө хоол ундаа хийгээл бас явж исэн бол хөтөн цагт бас нэлээд тэгчих болов гэж бодсон чинь бас за бас жоохон чанга байсан. Тэгээд ер нь бол тэр жоохон тийм байсан. Тэрнээс бол нэг одоо бусдаар нэг юм одоо орчин нөхцөлийн хүндрэлч гэдэг юм уу эсвэл одоо тухайн орны иргэдийн шиг хүндрэл бол ерөнхийдөө нэг тийм. Ер нь замдаа явахдаа одоо мэдээж техник тоног тохиромж машин хамгийн дөрөнд одоо аюулгүй байдлын одоо тэрийг хангах. За тэгээд бичиг баримт бас аюул сайн бүрдүүлэх бах тий. Одоо хотоос хотын хооронд би нөгөө машинаар нэг цөөхөн явжсэн болохоор хотоос хотын хооронд орохоор одоо Монгол дугаартай машиныг банк зогсоож гэнэ үү бичиг баримт шалгаж гэнэ яад юм бэ?
Мэдхгүй одоо. Тийм нөгөө юмтай амар их таараг болохоор яг хөө зүгээр нөгөө хаа нэг яг хөө цагдаагийн юм бий бүрэлдэхүүн бол одоо шалгалт хийгээд яг ямар зорилгоор явж байгаа юм ч гэдэг юм уу. Яг зүгээр л ерөнхийдөө нэг машины иж бүрдлэл шалгаж байгаа машины гэрчлэгээ Оросын мөрс нутаг дээрх одоо даатгалч гэдэг юм уу. Тэрнээс нэг одоо нэг амар сүртэй тийм юм бол одоо байхгүй. Яг хөө нөгөө хуучин цагийн нэг манайх нарын бас зөвлөгөө байдаг шээ тий. Тэгэл хэцүү айцууч гэх юм уу. Тийм зүйл л одоо нэг бидний хувьд бол одоо яг би бол одоо яг одоо найстаа ингээд 23 одоо 25 ингээд 2 удаа явахад бол нэг тийм хүндрэлүүд бол одоо яг нэхэд байгааг болохоор яг сайн тийм хүндрэлтэй гэж хэлж мэдэхгүй байна. Цагдаа нарын ч гэсэн яг шалгах ёстой зүйлсүүдээ шалгаал явуулж очиж нэг тийм. Тэгээ яг хөө гайхаж байгаа зүйл нь бол биднээс одоо хэлж байгаа тэгэл одоо Мурманск хүрч байна. Тэгээ одоо Улаанбаатараас явж байгаа Монголиа гингүүт вау ястаа нэр зүгээр одоо вау гэдэг нь тэр одоо цагдаач хинч бай зүгээр ямар гайхалтай айл хийж байгаа мэ гэдэг тэр зүйл нь биднээс зүгээр сонин ойлголт байсан болохоос биш нэг тэр нэг хэцүү хүндрэлтэй зүйл бол нэх одоо гараацсан зүйл. Та өөрөө орс хэлтэй юу? Орс хэл байхгүй. Тэгээд бас гаг байна уу? Яг зүгээр одоо нэг одоо нэг юм нэг 10 жилд үзчихээс нэг жоохон хэлтэрхийл байгаа даа шүү дээ. Одоо яг хэлний бол одоо юу гэдэг нэг ингээд яг байнга ярьдгүү ч гэсэн яг одоо нэг хаашаа явж байгаа юм. За нэг өглөөний минь өдрийн минь те за одоо нэг юу гэдэг ямар хоол ах уу нэг үн хийдүү тэдүү гэдэг үнийн сайн мэдхгүй ч гэсэн яг ерөнхийдөө нэг жоохол одоо ойлгож байгаа. Гэтэ бүрэнгөөс бол биднээс одоо яг хариу яриад гэдэг юм ярилцаж чадахгүй байна. Гэтэ ер нь яг зүгээр нэг тийм проблем бол нэг амар байхгүй. Гол нь яг би нөгөө үзэгчд бас би одоо ингээд аялмаар байдаг бас хэл байхгүй. Тэгэхээр яа гэм болоо гэж бодчих. Тэгэхээр ямар ч асуудал байхгүй юм шүү те. Ер нь бол ер нь яг одоо яг нөгөө биднээсээс одоо хамгийн их асуудал юм л тэр байгаа байхгүй. Яг за одоо мэдээж та нар дөрвөлээ явцсан байна. За яг хин нь одоо юу гэдгийг англи хэлтэй, хин яг орос хэлтэй. За хин яг тэр одоо харилцаагаа авч яваад байгаа. Хин одоо тэр хотын мэдээлэл ойлгоод байгаа ч хин жолооч ийгээд хин яа тэгээ биднээс одоо яг үнэ хэлэхэд ер нь бол одоо шил Монголын жолоон үлгч юм бол угаасаа яг одоо Монголоос гараад бүс нутгууд дээр бол угаасаа ашиглаж угаасаа болно. Европт ч жолоог ашиглагдчих болно. Шууд орчуулахгүй ямар шаардлага байхгүй явж болно. За дээрэс нь биднээс одоо юу гэдэг яг хэлний бэрхшээлээр яг өөрсдийнхөө аялна гэдэг юмыг ерөнхийдөө хаагахгүйгээр ер нь бас ингээл зориг гаргаал явж байгаа. Тэгээ яг ер нь зүгээр яг бүр амар одоо хит хүндрэлүүд бол мэдээж гарвал одоо хэлний шаардлага үүсгэл баг та. Гэхдээ биднээс үед бол одоо ингээд дүрм жумаа мөрдөөд яг одоо ингээд тухайн орны хууль дүрм заасны дагуу аялаад ингээ явж байгаа аялагчийн хувьд бол нэг тийм хэлний бэрхшээл шаардлага хайрцангуйг одоо тэгээ интернетийн бас 90-100 байна. Тодорхой хэмжээнд өөрсдөө нэг юм Google Translate ашиглаад эсвэл нэг инээдээсээ те яг энэ одоо хотны ямар онцлогтой энэ түүх нь юу ин гэдэг тодорхой хэмжээний мэдээлэл аваа явахд бол нэг тийм хэцүү зүйлүүд байхгүй. Яг ерөн зүгээр одоо биднээс өвс хэлгээд байгаа нэг санаа нь жоохон тийм хэлгүүгээд бити ингээд одоо жишээлбэл тийм одоо хятад руу аялахын тулд заавал хятад хэлийг сурчаад аялна ч юм орос руу явахын тулд заавал оросыг сурчаад аялна гэвэл хэцүү шүү дээ тий. Тэгэхээр тийм учраас зүгээр л ингээд жоохон аялаач зөр гаргаад аялаач гэж хэлж байгаа байхгүй тий. Харин би яг одоо яг үзэгчд бол энийг хараад яг дотор тэгж бодож байгаа ч би ч бас тэгж одоо гоё хятад руу ч юм уу бас аялмаар байдаг хэл мэдгүй юм чинь. За тэгээ орчин цагийн юм чинь одоо тэгээ чат бит вэ нөө транслейт вэ нөө тий. Яаж хийж байгаа орчуудад боломжтой юм байна. За тэгвэл мэдээж одоо тэгээд Мөрмөс хот руугаа очижээ. За тэгээд туйлын цагийг хараад яг анхны сэтгэл нь юу байсан бэ? Ер нь та дөрүүлээ харж байгааг бол хооронд юм ярихгүй зүгээр зогсноо яасан? Яг тэр ихний сэтгэл нь. Яг эхлээд одоо тэр чинь ингээд яг эхний биднес одоо Мөрмөст очисон өдөр бол угаасаа яг үүлтэй байсан. За тэгээд биднээс өөрсдийн бас сэтгэл бол яг зүгээр нөгөө Мурманск очингууд яг л мэдээж өвлийн цаг за тэгээ одоо жишээл дотоодын аялал жуулчлал ч юм уу гадны жуулчид нэлээд бага байгаах нэлээд намгүн байна гэдэг ч бас жоох ойлголттой байсан. Тэгээ яг очиод нөгөө буудлын интерт орё одоо биднээс тэндээ очиод нөгөө туйлын төв харахын тулд доорш нь 2 хоног гэж зарцуулна. Хамгийн эцсийн зорилго тэр байсан учраас тэгээ ингээ очин чинь буудлууд маань ерөөхдөө бүр маш их дүүрэн. За тэгээд ерөөсөө за яг л буудлаасаа буугаал одоо ингээ левелийг бууж явж байгаа. За тэр хамгийн одоо боломжтой одоо бүр болохгүй одоо нийтийн байрны чамаг биднес байрлаж өгсөн. Үнэхээр бол одоо энэтгүүд бас одоо хятад жуулчд бол маш байрлсан байсан. За тэгээ яг тухайн нэг хэсэг өдрүүд бол үүлтэй байсан учраас нөгөө туйлын төвяага хүлээгээд буудалтай ингээд байж байгаа улсууд бол бүр маш их байсан. Би бүр энэ ч бүр энд хүртэл биднээс л ингээд нэг юм зэлүүд одоо тос хонд ч юм уу хотод очиод ингээл нэг юм үзэх гээдсэн чинь гүү юм байна чинь бүгд тэнд яг нэг аялал жуучны яг улирал нь очиас ингээ бүгд ирсэн яг хүлээж яадаг юм байна. За тэгээд хоёр дахь өдрөө биднээс өөртөө ер нь бол яг туйлын төв нь өөрөө яг ингээд нөгөө маш юм одоо ханхуу орчинд үзэгддэг юм байна л да. Тийм учраас тухайн нөгөө одоо хотын гэрэл гэдэг юм чи өөрөө тэрийг бас харахад жоохон нөлөөлдөг. Тийм учраас хотоосоо нэлээд жоохон зайтай гарах хэрэгтэй гэ. Тэгээд яг одоо Мурманскаас нэг 100 гаруй 130 км яваад
Териберка гэдэг одоо ерхэд Оросын тосгон. За тэнд очиж бүр яг тэр нь болохоор хойд одоо мөсөн далайн буюу одоо Баренцын тэнгисийн яг ирэг дээр хүрэх тэр хэсэг замд ерхэд яг туйлын хамгийн их тод харагддаг. Тэгээ ерхэд бид нар өөрсдөө ингээд нөгөө одоо юу гэдэг нэг харж исэн зүйл байх юм болоо эн чинь энэ штэ энийг би штэ гэж үзүүлэх гээд бас би хараагүй юм чиж хагаад үзээд сүүлдээ бүргүй энэ нэрээ одоо юу юм бол яаж харах ёстой юм бол гэж байгаа. Тэгээд яг утасныхаа тусламжтай техник тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хараад эхэлсэн чинь ингэдэг юм байна штэ ийм зүйл байд юм. Тэр нь өөрөө нэг юм одоо юу гэдэг удаан хугацаатай тогтох үе байна. Эсвэл жоох ингээ үйл ялга гараад өнгөрөх моментууд байдаг. Гэхдээ биднес бол яг тэр моментуудыг өөрсдөө бол яг барьж авч чадсан. За иймэрхүү байдалтай л барьж авч юм да. Туйлын тойны хэсэг. За ийм байдалтай бол хүний нүдэнд үйл ялэг гэгээ болж харагдаад за тэгээд энэ гэрэлд бол бүр ийм тоёо болж харагдсан юм байна да. Сэтгэл ямар байна? Гоё байна. Далаас үртэй байна. Өнөөдөр тэгээд зорьсон зорилго одоо туйлын тойо үзэх. Туйлын тойгоо үзлээ. Гол одоо зорилго өнөөдөр яг биелүүлж чадлаа. Нөгөө бас жоохон ер нь яг моментил юм байлээ. Гэтэ биднээс момент нь ч таарсан байж магадгүй. Гэхдээ нөгөө хүмүүс бол одоо юу гэдгийг удаан хугацаатай хараад вау гэж зураг авах болдог бол биднээс хувьд бол аюу юм зурсан бөгөөд яг ингээл өнгөрсөн. Гэхдээ биднээс тэрийг бол нөгөө баг ингээд одоо дараа нь ахаал гарна штэ гэж бас алдсан бол бас алдаж болохоор л байсан юм байна. Гэхдээ тийм биднээс бол нөгөө тэрийг бас сайн бас мэдхгүй байсныг бас юу байна. Тэгэхээр одоо мэдээж эцээ одоо нөгөө зорилго нь туйлын тойг харах байсан юм чинь магадгүй 2 хоногоос илүү 3 4 хоног хүлээх юм бол та яах вэ? Төлөөх үү? Гэхдээ тэгээ бас яг хэцүү байгаа байхгүй. Биднээс өөрсдөө яг ингээд аялал төлөвлөсөн байгаа даа. Зардал мөнгө төлөвлөсөн байгаа даа. Тэгэл ер нь биднээс өөрсдийн яг зорилго бол яг 2 хоног бол биднээс яг одоо муур масктай байрлана. Тэгээ 2 хоногийн хугацаанд хүлээн. За тэгээд боор болохгүй сүүлийн өдөр бол одоо яг муур маскасаа тэр одоо Териберка хавьда давхар одоо машинда хоноглоод за тэгэл бүр болохгүй бол одоо боцно гэдгээр байсан. Тэгсэн чи яг 2 хоног дараа үнэхээр зайлна үзээд бүр бөөр сэтгэл хөөрлөл яа тэгс гоё. 2 хоног дээр яаж хүлээх вэ? Гэхдээ тэгэл одоо ч яг мэдээлэл авч байгаа. Одоо тэгэнгүүт одоо шил утсан дээр хүртэл одоо нөгөө туйлын төвийн аппликейшн байна. Тэгээ одоо туйлын төв яг аль хэсгээс аль хэсэг рүү нүүж ийн цагийн хувьд одоо яг аль хэсэгтээ харагдаж байна, аль хэсэгтээ илүү тод байна, гүү байна гэдгийг харагддаг. Тэгэл тэрийг харж байгаа. За одоо яг энэ Териберка хэсэгт ерөнхийдөө илүү тод юм биш үү? За одоо яг хэдүүлээ гарыг гээл тэгэл гарч байгаа байхгүй тий. Ерөнхийдөө шүн ингэж хагсалж л гарч байгаа. За. Ямар ч хэсэн тэгээд аялаа нөгөө чин сэтгэлээсээ зохион байгуулаад одоо яг үндсэн бас тодорхой хэмжээний зорилгууд байсан болохоор тэгээд туйлын тойг үзэж чадсан байх гэж би бас тэгж бодож байна. За тэгээд монголчуудаа аюу гоё аяллаа талаар ярьсан. Тэгэхээр одоо энэ 2026 онд шинэ аяллаа одоо түүх, шинэ аялал ямар одоо зам байна? За одоо дараачийн энэ одоо 26 оны аялал дээр бол бидэд бас Европыг бас төлөвлөчөөд байгаа. Тэгээ яг ерөн зүгээр одоо нөгөө санийх дээр ч гэсэн нэг юм влог буюу те тэр одоо нөгөө хийцэлүүд яг үнэхээр сайн ч байж болно жоохон бас сонирхогч нар чимчмс алдаа байж болно те. Гэхдээ энэ хүмүүст нэг юм гоё аяллаа сонио ачнаа яг нэг юм фильтргүй шүүлтүргүй зүгээр хүргэдэг бай. Тэгээд зуны бас Оросын аялал тэгээд цаашаага шууд Европын нэг 20 орчим улсыг илүү нэг юм яг л түрүүний хэлдгээр нэг юм хоолноос нь ахуунаас нь ингээд нэг юм соёлыг хүргэх зорилго тавиад явж байна. Тэр аялал маань бол нэлээд бас урт хугацаатай байх гэж бодож байгаа. Тэрний наан бас Азийн нэг аялал бас яригдчихэж байгаа. Тэгээ яг одоо нэг аялагч нарын бол тэгэл одоо бүхийлийн бол одоо тэгэл нэг мөрөөдөл дээр л явж байгаа шүү тий. Тэгээд яг аль болох биднес өөрсдийнхөө үзье гэсэн зүйлсүүдийг бол зорилго тавиад одоо явж байна. За ямар ч байсан манай нэвтрүүлэгт орсонд за тэгээд энэ гайхалтай аяллаа талаар манай үзэгчд одоо дэлгэрүү ярьсанд маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг өндөрлөж байна. Тэгээд одоо яг дуусгасан юм та манай үзэгчд яг гоё сэтгэлээсээ болцож байна. Ер нь л яг одоо нөгөө яг биднээс би ч гэсэн одоо яг жишээл хүүхэд байхдаа ч юм уу ер нь Орос гэхээр л яг нэг юм өвөл бол амар хүүтэн гэдэг ойлголттой тий. Тэгэхээр одоо саний биднээсийн аялал дээр ч гэсэн одоо ингээд яг Оросын яг хасах баг 30 градус буюу туйлын эрэг хүртэл бид одоо тэнгисийнхаа эрэг хүртэл яваад за тэгээд одоо хар тэнгисийн эрэг буюу Сочид хүртэл биднээс яваад нэмэх 18-20 градус хүртэл явж үтсэн. Тийм учраас яг дулаан орн гээд дандаа нэг урагшаа яваад байх биш. Оросын аяллыг бас та бүхэн бас сонирхож үзээрэй. За тэрэн дотор үнэхээр өөрөөсөө тодорхой хэмжээний зардал мөнгөө хэмнээд ингээд бас яг ахуйтай нь гоё ойрхон байя гэж үзэх юм бол автомашин аяллыг таад бас гоё сонгож аялж болно шүү гэдгийг л ерөнхийдөө
Хүмүүс зөвлөх байна те. Тэгээ одоо түрүүний хэлдэг нэг юм хэлний хувьд ч юм уу ойлголт муутай шүү, чадахгүй шүү гэхээсээ илүүтэйгээр зүгээр л нэг яваад үзээрэй те. Танд тэр аялал бол үнэхээр бас гоё гэр бүлд чинь те өөр хүүхдүүд чинь үнэхээр гоё аялал бас болж чадна шүү гэдгийг бас сайхан аялал болгоод та нар зориорой л гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. Тэгээд танд бас дараагийн аяллууд нь бас амжилт хүсье. Тэгээд Ice Global Televiz та бүхэнтэй одоо хамтарч ажиллаад та бүхний бас гоё аяллыг чинь бас монголчуудаа хүрэх бах гэж бас итгэлтэй байна. Тийм болохоор амжилт хүсье. Ирэх үзэгчдээ энэхүү хүрээнд нээлттэй ярьцлага нэвтрүүлэг өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор аялагч 100 дараа байлаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай хөтлөгч мөнх баяр байлаа.